Бибээр Монгол хүмүүнд харилцааж байгаа өнөөгийн аргачлалыг эрс өөрчлөлийг хэмээн бодож явдаг нэгэн. Манай Монгол улсын өмнөх түүхийг зөвхөл 310 жилийн турш төвд хэл бичиг, 70 жилийн турш орос хэл, грек бичиг, харин сүүлийн 20 жилд англи хэл, латин бичигт шүтэж ирлээ. Өөрөөр хэлбэл ертөнцийн юмс үзэгдлийг хамгийн гол янзаар нэрлэж өгсийн сандаа саяасаа шүхтэй Монгол хүмүүс 400 жилийн турш харь хэлийг төрөл хэлнээсээ дээр тавьж эрдэм мэдлэгтэй дүүцүүлж байсан алдаа гэж үздэг нэгэн. Соён гээгэр үлэгч телевиз, хэл судлаач, англи хэлний багш Гочогийн Нацаг Доржтой хамтран англи үгсийг тогтоох монгол сэтгвгүй цуврал хичээлүүдийг цоо шинээр бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэж байна. Нацаг Дорж багш ярихдаа харьд очсон монголчууд тухайн газрынхаа хэлийг маш хурдан сурдаг нь хэлний авьяастайдан юм уу бусдаас илүүдэн огтхон ч бишээ. Гол учир нь манай монгол хэл авиа зүүн хувьд бусад хэлнүүдээс хавьгүй даваа бөгөөд үгсийн сонголт арвин хувилбар олонтойд оршиж байна гэж тэмдэглэсэн юм. Өнөөдөр дээр доргүй сурахаар мэдээч англи хэлийг хэлбэрсүүлж төрлөх хэлтэйгээ дүүцүүлэх аргачлалыг мэдээд авчих бол 3-аас 5 сарны дотор англи хэлийг англи хэлтэндээс дутгааргүй эзэмших болно. Зөвхөн соён гэгэрүүлж телевизээр миний заах гэж англи хэлний үгсийн санг тогтоох монгол сэтгвүй цуврал хичээлээр англи хэлний үгсийн санг тогтоож өөрийн болох нь монгол хүмүүн танд маш шилбархан гэдгийг батлах болно. Даваагаас баасан гарагийг дуустал орой бүр үзэг цалсан бэлдээд цэнхэр дэлгэцтэй ойртон суухыг урьж байна. Англи хэлний идэвхтэй хэрэглэгддэг 20 мянган үгнээс 500 орчим үг нь монгол үгсийн сангаас гаралтайг та мэдэх үү? Тухайлбал англи хэлний danger хэмээх үг нь монгол хэлний тэнгэр гэсэн үгнээс гаралтай ажээ. Дорн зүгээс тэнгэр шүтлэгт аимшигт хүмүүс ирж яваа гэсэн Европ телевизний айдас инхүү англи хэлний danger гэсэн үгийг бий болгосон байна. Мөн англи хэлний human гэдэг нь босоо монгол бичгийн хүмүүн гэсэн үгнээс гаралтай ажээ. Энэ мэдчлэн монгол хэлтэн англи үгсийн мөн чанарыг зөв ойлгож гаднаас нь бас гүнээс нь мэдэрч сурах цоошин аргачлалыг Гочогийн Нацаг Дорж багш соён гэгэрүүлэгч телевизийн үзэгчдэд хүргэх гэж байна. Эрхэм үзэгч та бүхэн англи үгсийг тогтоох монгол сэтгвгүй цуврал хичээлийг даваа гарагаас баасан гараг дуустал өдөр бүр 21 цагт зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр хүлээн авч үзээрэй. Самбайн үзэгчтэй англи үгсийг тогтоох монгол сэтгвүй хичээлийн маань 8 дугаар эхэллээ. За энд мөргөлжлүүлээд нэг танил үг үзье. За энэ нэг үг байна. Хорэ гэсэн монгол үгтэй төстэй. За энэ англи дээр одоо Оксфордын тойл дээр нэг утгатай байна. Энэ бол used to show that you are happy or that you approve of something. Та ямар нэгэн юмд одоо их баяр баясгалантай сэтгэл ханамжтай байгаа. Тэгээ түүнийг одоо өөгшүүлж, урамшуулж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн ийм үг байна. Тэгэл хурай гэдэг монгол үгтэй бол дүйж байна. Тэгвэл энэ үгтэй ойролцоо байж болох үг юу вэ гэхээр ийм нэг үг бичээдхий. Courage. Courage хэрэг энэ бол ямар утгатай үг вэ? За тэгвэл тойл бичиг дээрээс харъя. Courage гэдэг үгийг болор тойлон дээр эрд зориг зүрх, баатарлаг зориг, зориглох, зүрхлэх, эрлэх зориг, урам зориг, зоригжилт гэдэг зориг няцах гэдэг үг энэ дараа тийм утга байх гэсэн үг. Тэгэл ингээд бичсэн байна. Мохшгүй эрд зориг. За ямар ч байсан зоригтой гэсэн санаа байна. Энэ зүрх зориг гэсэн тийм утга байдаг юм байна. За тэгвэл энэ courage гэдгийн үндсэн юу юм бэ гэж харъя. Энд courage гэж бичсэн байна. Агтл hurt гэж бичсэн байна. Энэ зүрх гэд англи үг нь зүрх гэсэн үг байна. За тэгвэл самбар дээр энийг бичье. Англиар hurt гэсэн үг байна. За тэгвэл латинаар бас өөрөөр бичдэг юм байна. Cord гэд дангаараа хэлвэл нэг утгатай. Cordial гэх юм бол
үнэн сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ гэсэн утгатай байдаг. За тэгвэл heart, тэгвэл cardio гэж бас нэг үг байдаг. Cardiograph гэхээр юу гэдэг юм хэр зүрхний бичлэг гэсэн утгатай. Тэгэхээр энэ үгнүүд гуруула зүрх гэсэн үг байна. Энэ зүрхнээ сайн, үнэн зүрхнээ сайн. Энэ бол зүрх. Тэгтээ зүрх гэдэг ардталт нь кардиограф гэхээр зөв одоо монголчууд бол их сайн мэднэ. Гэтэл энд бас адилхан юмыг анзаарч байгаа. H R T C R D C R D дундлынх нь гişүүд нь өөр. Англи хэлтэй улсууд бол энэ гурван өөр дуудлагатай юмыг бүгдийг ашигладаг. Тэгсэн мөртлөө гişүүд нь бол хамаагүй солигдож байна. Яг энэ утгаар нь ашигладаг. За тэгээ эргээд бид анхны хичээлүүдээр орж исэн үсэг шилжилтийн хэлбэрийг харъя. C үсэг К дуудлагаар бичигдэж байна. За энд H үсэг байна. Heart зүрх гэдэг үг чинь өөрөөр C үсэг маань G ч болно, H ч болно, K ч болно, Q ч болно гэсэн үг. Тэгээд CH болно. Тэр энэ юу хэлж байгаа хэрэг бид хэрвээ энэ шилжилтүүдийг ингээд нарийн сайн ойлгочих юм бол одоо зөвхөн хэдэн үгнүүд бий л дээ. Энэ шилжилтүүдийг ингээд анзаараад байх юм бол аянда ойлгоод эхэлнэ. Жишээл энэ буряд аялгаар нэг хэлээд, дөрвөд аялгаар нэг хэлээд нэг үгийг. Тэгээд нэг нь болохоор зэрэг жинхэнэ зүрх гэдэг үгэндээ, нөгөөх нь болохоор зүрхний бичлэг гэдэг үгэндээ ашиглаад. Баруун Монголын жишээл энийг каусгэр дуудаг. Тэгээд энэ уганд язгуур нь кардио гэдэг энэ нь болохоор грек гаралтай үг. Энэ нь болохоор зэрэг за энийг грек гэж биччихье. Грек гаралтай үг. За энэ нь болохоор латин гаралтай. Тэгэхээр өөрийнх нь одоо энэ хоёр латин грек гаралтай үгнүүдийг хоёргаад өөртөө авсан үг нь зүрх. Ийм heart гэдэг дуудлагатай. Үнэн сэтгэлээсээ хэлнэ гэх юм бол from my heart гэж хэлэхээс гадна cordial гэж хэлчихээр зэрэг амархан зүрхнээс хэлгээд болчихж байна. Cardio гэхээр зэрэг зүрхний бичлэг. Cardiograph зүрхтэй холбоотой эмчилгээтэй холбоотой юм cardio гэдэг дандаа ярьдаг. Тэгээ энэ юу хэлээд байгаа гэхээр зэрэг ерөөсөө англи хэл бол ерөнхийдөө зохиомл дээр нь бас сонин хувилбарууд гарч ирнэ. За бид энд наваачаад heart гэдэг үгийн ард талд нэг үсэг нэмчихье. Heart гэж бичээд H үсэг нэмчих. Тэгэх юм бол энэ юу болдог? Гал голомт болчихно. Дахиад heart гэдэг үг бид яах ёстой бол энэ H-ийн хайч H-гүүд ард талд нь H нэмчихээр гал голомт. Энэ бол гал голомт. Хэрвээ H-ийн эндээс аваад ард талд нь хийчих юм бол энэ маань дэлхий. Нэг талаар бол бас холбоотой юм шиг. Дэлхий маань гал голомт, дэлхий, зүрх бас одоо сайн гэж тунгаах юм бол магадгүй холбоотой юм шиг. Иймэрхүү байдлаар одоо үсгтэй болсноосоо болоод ингээд шин үгүүдийг бий болгосон болов гэсэн таамаагүй байдаг. Гэхдээ яг бидний хувьд бол ингээд энэ хоорондоо зүтэлцээтэй юм шиг үгнүүдийг гаргаад авчдаг. Дээр нь англи хэлний одоо орчин цагт хэрэгжилж байгаа идэвхтэй үгнүүд нь ингээд чөлөөтэй
шилэгдэг юм байна. Игшгийг болохоор зэрэг ямар ч одоо хувилбараар хийж болдгийм байна гэдгийг ингээд харагдаж байна. За тэгвэл одоо эндээс бид К үсэг, С үсэг маань ингээд К-гаар дандаа дуудагдаад байна. Одоо бид толируугаан нэг харж үзье. Юу болох вэ гэхээр зэрэг К үсэг ер нь хичнээн үгтэй байдгийм бэ. За түрүүн бид харуулж ирсэн статистикийн тоо баримт одоо энэ тойл бичгийнхаа Оксфордын тойл бичгээр байгаа үгсийг бид энд бүгдийг оруулсан байгаа. За энд нийтдээ 23500 үг байгаа. 581 үг байна. За энэний хамгийн доотлолт нь X үсэг байна. Дараа нь Z тэгэл дороосоо бол явсаар хагаад за дороос 1 2 3 4 5 дахь нь бол 134 л үг байд юм байна. За энэ ямар үгнүүд байх вэ харъя. К үсэг. За К-г бол би энд C, K, Q, X гэдэг үсгээр ихэлсэн үгнүүдийг нэг дор оруулсан байгаа. Тэгтээ одоо энэ жухам К үсэг тэ К-гаар С үсэг маань С гэж бидэнд одоо анх танилцуулсан латин үсэг маань К-гаар дуудагддаг, С-гээр дуудагддаг. За тэгвэл бид К үсгийг үгнүүдийг ингээд харъя. Жигсаалтаар. За эндээс эхэлж байна. За энэ Каптан, Кайзер, Калейдоскоп гэдэг ингээд. За эдгээр бол дандаа гадаадын үгнүүд, кенгуру гэдэг байна, камикадзе гэдэг Япон үг байна, калейдоскоп гэдэг грек гаралтай үг байна. За ингээд явж ил караоке гэдэг энэ бас Японы үг, карате гэхээр бас Япон үг, карма гэхээр зэрэг энэ эндхэг гаралтай. За ингээд катаполизм, өөрөөр хэлбэл каяк, кебаб. За ингээд хараад байхад бол англи хэлний үгсүүд бол дандаа К, яг К үсгээр нь одоо эхний бидний мэддэг кириллийн К үсэгтэй адилхан нар нь бичээд байх юм бол дандаа гадаад үг байх нь байна. Дийлэнх нь. Цөөхөн гэдэг үгнүүд бий. За эдгээр бол та нар мэднэ түлхүүрч гэдэг юм уу? Өшөглөх кик гэдэг үгнүүд байна. За kidnap, за kill гэдэг үг байна. За энэ kill гэдэг жишээ, quell гэдэг жишээг бид хичээлүүд, урд хичээлүүд дээр үзсэн. За kilo гэд ямар утгатай kilo гэдэг бол мянгас үг. За ийм дайдус ингээд явж итэл энд хэдэн үгнүүд гарч ирнэ. Neck. Энэ үгэнд зүй нь бол neck гэж уншмаар санагддаг. Гэтэл neck гэж уншдаг. Necker nerve Каус уншдаг. Need гэж байна. Knee гэж байна. Энэ knee гэхээр өвдөг. Гэтэл уг нь kidney гэж уншмаар юм шиг санагддаг. Гэтэл тэгдэггүй. Ингээд К-га ерөөсөө энэ маш идэвхтэй тод дуудлагатай энэ үсгийг огт дууддаггүй мөртлөө ийм олон одоо ингээд би жагсаалтаар ингээд харуулж байна. Одоо knife хутаг гэдэг үг нь knife гэж биччихэд knife гэж уншиж байна. К үсгийг бол ерөөсөө эхний үгийн хэсэг үгэнд ихэнд орцсон мөртлөө уншихгүйгээр ингээд яваад өгж байгаа харж байгаа бох тэр. За жишээлбэл банк хэрэглэдэг нийт нэхэх гэсэн үг байна. Гэтэл энэ бас л К үсгийн дуудахгүй яваад байна. За явж байгаад бидний мэддэг үгнүүд энэ дотор байх хэрэгтэй. За knob, knob гэж үг нь бид Оросоос аваад сурчсан тэг үгүй. Гэтэл энд бол knob гэж англичууд хэлдэггүй, knob гэж хэлдэг. За хамгийн түгээмэл болоод нийт одоо мэддэг үг бол одоо мэдэх гэсэн үг. Мэдэх. Уг нь бол коно гэд бичсэн мөртлөө ноо гэж уншдаг. К үсэг ерөөсөө энд дуудагддаг. Тэгээд
Хэрэг мэдэхгүй гэвэл no гэж хэлдэг. Тэгээ энэ юу хэлж ийм гэхээр англи хэл нь энэ К үсэг бол англи хэлний гаралтай биш үгнүүд байд юм байна. Өөрөөр хэлбэл no гэж мэдэх гэсэн үг. No гэж биччихээд англи гаралтай биш юм байна. Энэ хаанаас гаралтай гэвэл энэ латин гаралтай gnosis гэсэн үг байна. Gnosis энэ бол яг мэдэх гэсэн үг. Тэгээд Г үсэг gnosis гэж хэлж чаддаг юм уу? Яадаг юм ямар ч байсан gnosis гэдэг үгийг англи үг болгохдоо урдаа К-тай К үсэг тавиад тэгээд дуудлаггүйгээр no гэж одоо дууддаг. Тэгэхээр мэдлэгтэй холбоотой knowledge гэхээр мэдлэг болдог. Тэгээд энэ мэдлэг нь бас л knowledge уг нь зүй нь бол одоо маш нийтлэг хэрэглэгддэг мэдлэг боловсролтой холбоотой ийм үг нь одоо ийм их бодлоонтой байгааг та нар анзаарсан баг. За ингээл ерөнхийдөө нийт үгний бараг 30% нь огт дууддаггүй К үсэгтэй. Би энэ дээр ингээд ялгаад харуулсан байна. К үсэг нь дууддаггүй үгнүүдийг К-гийн одоо улаанаар ингээд тэмдэглэжсэн байгаа. За энэ хэдэн үг байлаа? 100 За К үсэг 134 үг. За энэс бараг 30% нь англи хэлтэнгүүд огт дууддаггүйгээр бичдэг тийм үг байна. No гэж К үсгээ дууддаггүй. За тэгвэл за одоо ингээд бид дараагийн хичээл юунд энэ сэдв юугаар үргэлжлэх вэ гэхээр бид тодорхой нэгэн авиануудыг тодруулж гаргана. Ялангуяа их шиг үсэг бидний мэддэг англи хэлний 6 шиг байна. Гэвч их шиг дуудагддаг төгсгөлүүд бас байдаг. За энд бол ингээд бичиж за энд харагдаж байна уу? Давай нэг бичээд light гэдэг үгчээд. За энэ гэрэл гэсэн үг. L үсэгтэй, тэгээд I үсэгтэй, G үсэгтэй, H үсэгтэй энэ гурван үсгийг нийлүүлээд I үсэг гэж уншиж байна. Тэгэхээр энэ ийм бүтцтэй үг англи хэлэнд бас нэг 20 орчим үг бий. Хэдийгээр цөөхөн ч гэсэн одоо уншиж сурж байгаа бүтцийг ажиглаж байгаа улсуудаа их төвөгтэй бүх одоо үсгэн дээр шахуу ийм төлөөллийн үгнүүд байдаг. За энийг бол та нар яаж олох ёстой юм гэвэл ийм төгсгөлтэй үгнүүд эхлээд нэг энэ Оксфордын төлөө цэг тавиад тэгээд энэ I, G, H, T гэсэн 4 үсгээ бичих юм бол за тийм төгсгөлтэй үгнүүд энд ингээд доотлолт нь ингээд жагсаад гарчдаг. За эднүүсийг 20 орчим үг бий. Эднүүсийг бүгдийг ингээд жагсаагаад ямар утгатай вэ гэдгийг нэг гүйлгээд харчих хэрэгтэй. Тэгэх юм бол дараа нь ийм үгнүүд гарч ирэхэд яагаад эдгээр ийм бүтцтэй юм бэ гэдэгт бол одоо санаа зовоодох юм байхгүй, шууд тогтоох шаардлагатай ийм үгнүүд байдаг. За тэрнтэй адилхан бас нэг ийм төгсгөл байдаг. Энэ урд нэг од тавиад O, O, G, H гэсэн ийм төгсгөл байна. За энэ бас нэг 20-од орчим үг бий. За яг ийм төгсгөлтэй. За ингээд урдан цэг тавиад л энэ A, O, O, G, H гэсэн 4 үсгээс бүрдсэн төгсгөлтэй үг гээд
хайхад энэ доотлолт нь үр дүн гэсэн result гэсэн дээр тэр үгнүүд бүгд гараад ирнэ. Энэ бас нэг 20 орчим үг бий. Тэгээд эднүүсийг бүгдийг жагсаагаад бичих хэрэгтэй. Тэгээд энэ хоёр үгийг яагаад ингэж онцолж ийм төгсгөлтэй үгнүүдийг онцолсон бай гэвэл нэгдүгээр тул за эхний тэр айт гэж төгссөн үг бол нэг дуудлагатай. Энд бол айх юм байхгүй. Өөрөөр дуудагч чухал үг санаа зовх юм байхгүй. Харин энэ OOGA гэсэн төгсгөлтэй энэ дуудлага бол их өөр. За жишээл энд ямар үг байна гэхээр зэрэг cough гэдэг үг байна. Cough гэдэг энэ ханах гэсэн үг. Cough. Гэтэл энэ транскрипцийн та нар харж байгаа бах энэ яаж дуудын К үсэгтэй off cough гэж уртаар дуудаж болдгийг Америкчууд англичууд болох cough гэж хэл дууддаг юм байна. Тэнд юу сүүлд нь F үсэг харагдаж байгаа та нар анзаарч байгаа бах. Гэтэл яг өөрийнх нь бичсэн COUGH гэсэн энэ үгэн дотор F үсэг байхгүй. Тэгэхэд байхгүй юмыг бий болгоод байдаг. Ийм тухайн энэ үгдээр зориулсан ийм дуудлагатай байдаг. Тэгэхээр энэ бас нэг 20 үг. Түрүүчийн айт гэдэг төгсгөлтэй 20 үгийг зайлшгүй гаргаж аваад тусад нь ялгаад тогтоочих хэрэгтэй юм байна. За тэгвэл энэ бас нэг өөр үг байна. Төгсгөл нь бас адилхан. Сая каф гэдэг түрүүн эфир дууж исэн бол энэ дээр болохоор нөгөө төгсгөл нь адилхан. Уртлын Д үсгээр уг нь зүй нь бол тэр каф гэдгээ зарчмыг дагах юм бол даф гэж уншмаар байдаг. Гэтэл тэгдэггүй даа. Даа гэдэг нь юу гэхээр одоо энэ зуурсан гурлыг даа гэдэг юм байна. Тэгэхээр энэ дуудлагаас болоод энэ ямар үг хэлж байгааг бол хүмүүс бол ялгаж чадахгүй. Хэрвээ энийг бичлэгээр нь хараагүй бол ийм ингэж бичих ёстой ийм үг байна гэж ялгахгүй. Тэгэхээр зэрэг бид англи хэлийг заавал нөгөө эхний ээлжинд бичгийн хэлийг сайн тогтоох юм бол одоо ярианы хэлийг дараа нь сурч болно. Тийм учраас энэ одоо монгол хүний сэтгэхүйд таарахгүй арай өөр хэлбэртэй бүтцтэй байдаг дуудлага нь бичлэгээс хамаагүй хол зүрээтэй энэ үгнүүдийг тусад нь ялгаад бичих хэрэгтэй. За түрүүн хэлдэг айт төгсгөлтэй 20 үг. За энэ OGH төгсгөлтэй 20 үгийг шууд энэ толиноос хайгаад олчих боломжтой. Ингээд жагсаагаад гараад ирдэг. За энэ их шиг дуудлагатай холбоотой монгол хэлэнд бол байдаггүй ийм сонин хэлбэрийн одоо бичлэгийг анзаарчих юм бол бусад одоо зүйл дээр бол бодлоод байх юм байхгүй. Бидний товчилсан хэлбэртэй байж байгаа тэр латин үсгийг хураангуулад босоо бичгийнхаа дуудлага дүрслэлээр товчлоод үзчих юм бол аяндаа энэ ойлгохдохгүй юмнуудыг үгнүүдийг хооронд нь одоо сольж магадгүй андуурч магадгүй ийм үгнүүдийг бид бол мэддэг болчихноо гэж. За Б үсэг мэдээж хэдэн үгтэй юм бэ гэдгийг хараадах. Б үсэг за 1500 орчим 1505 үгтэй. Яг энэ Оксфордын тойлонд заасан одоо орсон үгнүүд бол 1505 байд юм байна. За энд бол юу оруулаагүй гэхээр хүний нэр, газар усны нэр, тэгээд зарим нэг ховор амьтдын онц шаардлагагүй банк давтагддаг тийм ховор амьтдын ургамлын нэр энэ төр бол ороогүй байгаа. За тэгвэл энэ жагсаалтыг нэг харъя. За би үсэг зүгээр ингээд гүйлгээд нэг харчих. За ингээд явж итэл. За юу харагдаж юм гэхээр за нэг үедээ үгнүүд ихлээр явж ит хэрэг ингээд өнгө нэгэ жоохон хувираад бол яхан зарим төгсгөлтэй
зарим нь ингээд дандаа хоёр үгнээс бүтцсэн байгаа. Жишээлбэл бэг гэдэг нь арга гэсэн үг, бон гэхээр яс. Тэгэхээр нурууны яс гэх юм бол жишээлбэл бэкбон, арын яс гэж хэлэх нь шүү. Тэгээд тэрийг нэг үг хэлбэрээр бичдэг. Тэгээ ингээл хоёр өнгө нь хувираад л байна гэдэг бол хоёр үгнээс бүтсэн үгийг нэг үг битээр жишээл бэкто гэхээр зэрэг арын хаалга, тэ арын хаалга. За тэгвэл ингээд дандаа нэг хоёр бэк гэдэг үгийн ард талд зөндөө олон янз янзын үгнүүдийг холбоол одоо нэмээд л байх юм бол энэ Б үсгээр хэлсэн үгсийн самаа нэгэд баяжаад байсан байх нь шүү дээ. 1500 одоо би энд Б-ийг явуулж яхад бол Б маань дуусахгүй байгаа шүү дээ. Б гэдэг эхлэлтэй. Тэгэл яваад одоо ингээд дараа нь за тэгвэл цаашаа яв. Тэгэл ерөнхийдөө нэг язгуур дээр нэмсэн үгнүүд хос хоёр үгнээс бүтсэн үгнүүд их байна. За одоо бол яг нэг төгсгөл нь жоохон өөр үгнүүд харагдж байна. Гэхдээ л цаашаа яваад ирэхээр зэрэг л дахиад энд боол гэдэг энэ бөмбөг гэдэг үг байна. Бөмбөг гэдэг үгнээс суур авсан үгнүүд ингээд доошо явж байна. За тэгээд за өнгөл ерөнхийд нь ингээд ажаад байхад бол өнгө хувраад байна гэвэл хоёр үетэй юм байна, гурван үетэй ч үгнүүд бий. За ингээд ерөнхий бүтцийг ингээд харж. За ингээд дангаараа үгнүүд бол цөөхөн юм байна. Дандаа ард талдаа юм уу? За энэ урт талд нь нөгөө урт талдаа бас нэг юм өөр өнгөтэй болоод эхэллээ. Хийцэн байна. За би гэдэг үг маань одоо би байх, орших гэсэн үг маань бас үгийн урт талд ухтур хэлбэрээр ороод ирдэг юм байна. За тэгээд дараа нь за бэд гэж үг байна. Ор гэсэн үг. Тэгээд дахиад нөгөө би гэдэг үг маань ухтур болоод явчихж байна. За яг би гэдэг за энэ үгнүүдийн бүтцийг ингээд харж байгаа. Би. За эндээс харахад бол юу харагдаж байна гэвэл за би гэдэг үгнээс би үсгээр хэлсэн үгнүүд бол за би сотод гэж үг байна. За би сот гэдэг нь ямар учиртай юм гэхээр монголоор орчуулж болно. Согтох гэдэг утгаар орчуулж байна. За тэгэхээр бид энэ мэтлэнгээр Б үсгээр байгаа хичээлийг энэ мэтлэнгээр үргэлжлүүлнэ. Тэгэхээр дараагийн хичээлүүдээр болж өгөл өөрсдөө толио бэлтжихэд тодорхой жишээн дээр өөрсдөө тогтогч явах хэрэгтэй. Нэвтрүүлгийн эфирийн цаг бол хязгаарлагдсан учраас бид энэ тодорхой нэг жишээн дээр л хэсэг тогтож ганц хоёр жишээн дээр бүлэглэх хэлбэрээр үзүүлэхээс биш нэг бартлан үгэн дээр тогтно гэвэл энэ олон одоо үгсийг бид барахгүй. Ерөнхий аргачлалыг л бол та нарт үзүүлэх ийм зорилготой гэдгийг ойлгоно үзье. За ингээд дараа уулзтлаа. Баяртай.